Спортын өдрүүдээр миний бэлтгэсэн чөлөө төрсөн нэвтрүүлэг маань Мишель кикбоксинг клуб дээрээс үзэгч та бүхэндээ хүрлээ. За ингээд тун удахгүй болох ч байгаа 17-нд болох ч байгаа тэмцээнд нь бас би өнөөдөр энэ хүү клубийнхаа нийт залуучууд тамирчид спортын өндөр дамжлыг бас хүсье. За баярлалаа. За тэгээд та бүхэн маань бас энэ одоо энэ хүү спортороо хоёр гүйцэтгэл дээр цаашаа хичээллээ ч тийм улс орныхоо нэр хүндийг өндөр гаргасан маш сайн тамирчдаас болоорой би бас миний хувьас хүсэж байна. За ингээд та бүхэн өнөөдрийн нэвтрүүлгийг үзэж байгаа залуучууд маань за одоо октод ч бас болно шүү дээ тийм ээ. Тий, манай чинь бол бас октод нэлээ хичээлдэг. Тий, олон охин хичээлдэг. Тэгээ манай тунгалаг гэж бас нэг охин байгаа хичээллээд 3 4 жил бол бас сайн тамирчин. Одоохондоо энд алга байна. Тэгээ манай наадам гэж сайн тамирчин байна. Төр өөр, Батуулд бүгд алга байна л. Тэгээд одоо энэ залуучууд ихгүй охид бүсгүүчүүд хичээлсэн болно шүү дээ. Тэ хүн чинь бас спорт бол хэрэгтэй. Тэгээд одоо манай Мишель кикбоксинг клуб бол үргэлж нээлттэй болно. Тэ нээлттэй болно. Октод хичээл өдрөөр хичээлж байгаа. Тэгээ октод хичээлсэн ч болно. Тэгээд бас ТV1-ийн хамтлан давуулна хөтлөгч Баярахта баярлалаа. За баярлалаа. ТV1 студиэс эхлэн явуулдаг чөлөө төртөнцөс нэвтрүүлгийн туршаасан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Бид бүхний бэлтгэсэн нэвтрүүлэг өнөөдөр Монгол орны үндэс бүлэмбэр цацагдлаа. Ингээ бүгдээрээ дараа дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай үзэгчтэй баярлалаа.